За сайн байна уу та бүхэн энийг хүргэе. Намайг хөтлөж гэдэг бизнес Монгол компани үүсдэг. Тэгээд энэ маш чухал арга хэмжээнд өрж оролцсон зохион байгуулалттай. Өнөөдөр би их товчхон онцлогтой 10 минутаар багтаахыг хэлж байна. За гол нь энэ асуудлаар одоо би даасан хөдөлгөөний шинжээчнэр ямар үйлдэл өгч байгаа юм бэ гэдгийг жоохон тулгуурлая гэж бодож байгаа. За энэ үнэлгээнд дээр тулгуурлаад манай компани зүгээс яг ямар бодиттой ажил хийж байгаа вэ? Ямар бэрхшээл тулгарч байна гэдгийг бол жишээ болгох маягаар байна. Түрүү амар жаргал гишүүн хэлсэн байгаа. Төрийн компаниуд бол хандлах хэрэгтэй байна. Тэр бол үнэн үг. Гэхдээ бас болохгүй юм байна гэдэг нь та бүхэн бас нээлттэй ярих гэж бодож байна. За энэ баялаг хавгай сууж энэ баялаг хавгай одоо гардаж хийсэн ийм судалгаа байдаг. За энэ судалгааг товчхон танилцуулж та бүхэн дараагийн презентацийг авчих байх. За энэ 100 оноо авах ёстой гэдэг нэг ийм үзүүлэлтүүд гаргаж ирээд энэ үзүүлэлтүүдээр бол төрийн өмчтэй компаниуд ялангуяа нуулуурхай салбарт үйлчлэгээ явуулж байгаа компаниуд хэр оноо авч ийнэ гэдгийг гаргасан байгаа. За хамгийн өндөр оноо авсан компани бол оюутлогоо компани байгаа 48 оноо авсан. Яагаад гэвэл энэ өөрөө олон улсын хөрөнгө оруулалттай учраас хурлын дээл, хувьцаа эзэмшлийн хурал, хуудсын хурал тэр ижиг цаасны ажил бол маш их зэгцтэй сайн байдаг. За Эрдэнэт 38 оноо, Монгол Улс 36, Шивээ 36, Эрдэнэс 58 таад хувааж байна. За тэгсэн мөртлөө Эрдэнэс Монгол гэдэг одоо толгой компани, миний ажилладаг компани байгаа. Энэ бол Багнуур, Эрдэнэс Оюутлогоо, Эрдэнэс 55, Шивээ гэдэг хариуцч төрийн өмнөөс төлөөллийн хэрэгжүүлж ажилладаг энэ компани нь өөрөө 16 оноо авсан байна. Энэ бол одоо 100 авахаас 16 авч за моно амт бол бүр 10 оноо авсан. Энэ бол бас тийм сэтгэл түгшээс ийм судалгааны үр дүн бол гаргасан байгаа. За өөр нэг олон улсын судалгаа гэдэг юм байна. Та бүхэн интернетээр ороод Google-д хайраад орчвол энэ бол олон улсын одоо эрдэс баялагын салбарын засаглалын индекс гэсэн юм зүйл байдаг. Аливаа орн газрын хэмжээд байгаа баялгаа одоо баялаг болгож хөрөхийн тулд яаж засаглаж өгнө энэ дээр нэг зөвлөгөө өгдөг байгаа. Энэ дээр бол 100 оноо авахаас одоо манай улс бол 58 манай улс бол нийтдээ хэдэн оноо авсан бэ? Тэрийг харуулж байгаа. Хамгийн гол нь ер нь бол нэг дундчаас арай доогоор байр хэлсэн байна. Шалтгаан нь за ингээд ийм дэлгэрэнгүй тайлан гарцсан байдаг юм лээ. Энд яг манайхыг хойшин татаад ингээд 0 авчихсан хэдхэн үзүүлэлт байгаа. Энэ бол төрийн мэдээллийн компани тайлан мэдээлэл за компаниуд санхүүгийн үйл ажиллагааг хэр тайлгнаж ийнэ гэдэг бол дандаа 0 оноо аваад тэгээд одоо та бүхэн харж байгаа юм хамгийн бага оноо авсан бүлэг нь бол тайлгнаж мэдээлэх талаар бол ингээд хамгийн бага оноо авсан байгаа. Энэ болохоор нийт оноогоо хойшин татаад ер манай улсын одоо засаглалын чадварыг бол ингээд нэлээд хойшин оруулсан ийм зүйл байгаа. Тэгэхээр өнөөдрийн форум бол үнэхээр нөгөө загтансан газар маажж байгаа юм шиг ийм форум болж байгаа маа. За манай компанид ямар бэрхшээл учирдаг вэ? Ер нь бол төрийн компаниудын үед адилхан. Төр маань өөрөө хувьцаа эзэмших зохицуулагч байдаг. Тэгээд нэг талаасаа бол бид нарыг одоо өндөр татвар төлөвлөж шаарддаг. Нөгөө талдаа болохоор үнийг барьждаг. Манайхтай ижил уурхай дээр жишээлбэл гадаад 1000 хүн ажиллах шаардлагатай байна. Манайд бол 3000 хүн ажилладаг ч юм уу. 300 хүн ажиллах боломжтой байх манайд 1200 ажилладаг ч юм уу. Ийм одоо зөвхөн ашиг биш ажлын байрыг хамгаалах нийгмийн чанартай ийм одоо зүйлүүд бол хийдэг. За тэгээд нүүрсний үнийг та бүхэн мэдж байгаа. За нөгөө талдаа бид нар ингээд товч дээр сууж байгаа нэг охин компаниуд дээр ярьдаг. Хуулийн дагуу баг татвар төлөөд ороод ирэх юм бол компанийнхаа хувьд бол бид нар урамшуулах хэрэгтэй. Яг л баг зарлаж. Гэтэл нөгөө талдаа татврынхан ингээд байж байгаа зов. Тэгэхээр ингээд яг төрийн өмчтэй компаниудын хувьд одоо арилжааны зарчмаар явах юм уу эсвэл татврын байгууллага шиг явах юм уу гэдэг нь одоо хүртэл тийм нэг талдаа зөвчөхгүй зовлонтой байгаа. За энэ Эрдэнэс Монголыг та бүхэн бүгд мэдж байгаа. Одоо доороо ийм олон компанитай тэгээд улсаас өмнө хамлагтай улс төрийн хамлалд ороод тэрийг одоо 21,000 тарах зорилгоор хүний хөгжлийн санд бол нэлээд тушаалсан одоо тэрийг бол авч чадахгүй байгаа. За ирээдүйд бол бид нар энэ зөвхөн уулуурхай биш уулуурхай дагсан дэд бүтэц
зам тээвэрлэл ус нэлээд орё гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. За энэ манай компаниг одоо үйл ажиллагааг одоо шаардлагатай нь хуулиудыг ингээд жагсаалсан байгаа. 30-аад янзын хууль байна. Сая бас манай санхүүгийн зохицуулахаар хөрөнгөний бирж хоёр ус улаангой ярьж байна. Эдгээр ч гэсэн бас адилхан зовлон байдаг. Хуулиуд бол хоорондоо зөрчилдсөн тохиолдолд яах вэ гэдэг асуулт гарч ирдэг. Жишээлбэл бид нар ингээд аудит хийх гэхээр аудитын тухай хуулийг шал өөр нэгдэг, компани тухай хууль шал өөр нэгдэг. Бид нар төрийн өмчийн компани учраас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчлэгээ худалдан авах тухай хууль гэдэг нөгөө тендерийн тухай хуулиар явдаг. Тэр нь болохоор ингээд огт өөр нөхцөл шаардлагатай. Аль болохоор хямдхан юм авахыг аваа гэсэн ийм хууль. Гэтэл компани хувьд сонирхол нь болохоор чанартай бараа үйлчлэгээ авах гэдэг. Ингээд ийм хоорондоо зөрчилдсөн юм байдаг юм аа. Заримдаа ингээд хуулиа харж хахад гүйцэтгэх захирал нь сонгон шалгуулалтаа ингээд гэрээ хийчихмээр юм шиг, заримдаа болохоор тууцсан хийхээр юм шиг ингээд хоёр өөр янзын хуулиудаар бол хоёр өөр ингээд тайлбарлагдсан зүйлүүд бол бас байдаг. Тэгэхээр бид нар бол зүгээр хараад суугаагүй цаашдаа бол ингээд өөрсдөө бие даасан хуулийн төсөл гаргаад одоо н хоорондоо зөрчилдөд байгаа хүний хөгжил сангийн тухай хууль, компани тухай хууль, төрийн бол орон нутгийн өмчийн тухай хууль эдрээс арай өөр ингээд салаад энэ Эрдэнэс Монгол компаниг яг компани шиг одоо ашигын төлөө арилжааны зарчмаар явдаг ийм компани болгоё, улс төрөөс ангид байлгая гэсэн байдлаар энэ хуулийн төсөл боловсруулаад өгсөн байгаа. Одоо ингээд яамнаас санал аваад хэрэглэхээр дамжаад их хөрөнгө баригдах хаа гэсэн хүлээлттэй байгаа. За манай компани одоо зорилго бол тодорхой. Энэ одоогоо энэ хэдэн орнуудад ашиглахаас гадна илүү одоо санхүүжилт татдаг, хөрөнгө оруулалтыг уншуулдаг. Тэгээд ирээдүйд бол заавал одоо энэ одоо байгаа байдалтайгаа уулзаад авах өөр одоо Rio Tinto, BHP, Temasek, State Oil, Darwin компани яг эдгээр шиг болж болохгүй юм бэ гэсэн бид нар бол ийм стратегийн зорилт төвшүүлээд энийхээ төлөө нэлээд олон ажил хийгээд төлөвлөгөө өгсөлдөд явж байна. За тэгээд та бүхэн товчхон юугаа компани юу хийж байгаа байдлыг ярьлаа. Хууль эрх зүйн орчны тул жоохон бэрхшээлтэй юм байна. Эрх зүйн шинжилгээг бол үргэлжлүүлэх шаардлагатай энэ дээр бол ажиллаж байгаагаа хэлсэн байгаа. Тэгээд би энэ форумд орж байгаа хүн болгонд ялангуяа санхүүгийн зохицуулахаар хөрөнгөний бирж за энэ засаглалын төвлөрөлтөд хамтран хэлэхэд Эрдэнэс Монгол дээр засаглалыг сайжруулах талаар хамтран ажиллах бол бид нар бэлэн байна. За төрийн өмчт хоолтын компани хуулийн төсөл бол боловсруулагдсан бүхэн бэлэн болцсон. Одоо ингээд яамнуудаас санал авах төвшөнд явж байгаа. Энд дээр ч гэсэн та бүхэнд бол хамтарч ажиллахад бэлэн байна. За Багнуур Шивогийн хувьцааг энэ цагаан сараас өмнө хөрөнгөний бирж дээр гаргасан ийм их хурлын газрын тогтоол гарцсан. Одоо энэ дээр бид нар ажиллаж байна. За энэ дээр бас хамтраад ажиллах боломж бол байгаа юм аа. За манай компани сая олон улсын тендер зарлаад нэг олон улсын аудитын компани шалгуулсан байгаа. EY гэж ярьдаг. За энэ компаниар бол бид нар засаглалынхаа үнэлгээг бас хийлгэж байна. Дээр нь анх удаа зөвхөн Эрдэнэс Монгол биш, Эрдэнэс Монгол доороо байгаа охин компаниудынхаа хамтаар одоо групп компани гэдэг нь корпорац гэдэг юм уу. Consolidated balance sheet гэж ярьдаг. Нэгтгэсэн санхүүгийн тайланг олон улсын зарчмаар, олон улсын стандартын дагуу олон улсын бүртгэлийн олмоор гэж хийлгэх ажил хийлгэж байна. Одоо ажил бол бид дундаа орцсон одоо нэг сарын дараа дуусах бах. Тэгээд бид нар бас IFC-тэй бол хамтраад энэ засаглалын аудит хийлгэе гэсэн юм хүсэл тавьсан байгаа. Одоогоор бол бид нарт нэлээд нааштай хэрэг өгсөн байгаа. Тийм учраас цаашдаа IFC, EDP, GIZ гэх энэ компаниудтай бид нар бол уучлаарай энэ байгууллагт бол хамтарч ажиллах юм байна. За тэгээд эцэст нь нэг зүйл хэлэхэд энэ форумаас бас уриалга юм зөвлөмж гарч магадгүй гэж би бодож байгаа. Хэрвээ тийм гарахаар бол хоёр зүйл тусгуулах сонирхолтой байна. Нэгдүгээр тийм төрийн өмчт хоёрын компанид хуулийн төслийг бол яралтай батлуулах талаар бол энэ форумаас бол уриалга юм зөвлөмж гаргах зүгээр байна. Хоёрдугаар Эрдэнэс баялагын салбарын ил тод баялагын тухай хуулийн төслийг бол боловхаа яам боловсруулаад их хурд өргөн барьсан байгаа. Хил зэсэг нь бол дэмжигдээд одоо их хурлын хилцүүлгийн шатнд болоод энэ бол бас нэг нэлээд хэдэн сар ингээд хүлээгдсэн байдалтай байгаа. Энэ Эрдэнэс баялагын салбарын ил тод баялагын тухай хууль гарчих юм бол ялангуяа манай салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бол энэ жилийн тайлангаа бол заавал
шилэн данс шиг тийм зарим нэг өрсөлдөөний нууцтай холбоотой юм тайлбарлах гэдэг тийм сул тал байдаг. Одоо бид нар чинь энэ нөгөө хэлэхэд бол энэ өвөр Монголд очивол гэрээ хэлцэл хийхэд бол зарим зардлаа нууж явах шаардлагатай байдаг. Тэгэхээр хэрвээ энэ ил тод байдлын тухай батлагдчих юм бол яг энэ олон улсын стандартын дагуу уул уурхай компаниуд юу тайлбарлах хэрэгтэй вэ? Тэрийг бол ингээд тайлбарлах боломж нь нэгдэх юм байна гэж харж байгаа. Гэхдээ би энэ дээр шилэн дансыг шүүмжилж байгаа юм биш. Энэ бол сайн хөл. Гэхдээ зарим үед нөгөө өрсөлдөөний хувьд бол ингээд өрсөлдөгч үн тогтоох үед гэрээ хэлцлийн үед бол бид нар зарим юм бас жоохон даалт ойлгож байгаа дараад нь ил гарах шаардлага бол гардаг юм билээ. Ялангуяа манай шивээ ордор нэг тийм жишээ гарч ирсэн. За ингээд анхаарал тавьсан баярлалаа гэдэг асуулт. Тэгэхээр энэ өчигдрийн мэдээгээр төрийн өмчийн хороо татан буулгаад Эрдэнэс Монгол гээд нэгтгээд тэгээд тематик шиг болно гэж ярьж байгаа. Тийм энэ мэдээлэл тийм үү? Хизээ болох юм болцсон юм уу? За энэ яг түрүүний нэг болоц хэвлээс хэвэл энэ бол хэвцээ тэгээд тийм мэдээлэл гарсан байгаа. Энэ бол яригдж байгаа бид бол төлөвлөд явж байгаа. Ягаад гэвэл одоо Эрдэнэс Монголын харьяанд бол Эрдэнэт хэрэг шийдвэр бол гарцсан байна. Гэхдээ албач хэмжээг байгаа. Дээр нь бид нар 5%-аас урагшаа явж байгаа тэр авцсан төмөр зам яах бүгдээр очих тийм. Төмөр зам эдгээр бол уг ирэх юм бол бидний нөгөө үнц нь олон өсчих байхгүй. Үнц нь олон өсөх. Тэгээ бүгдээр бол ирэх. Тэгээ уулуурхай салбар болон уулуурхай тойрсон. За энэ тухай бүгдээ хэлцүүлэг дээр ярих тав асуулт байна. Тэгээд санхүүгийнхаа 2 өдөр байгууллагыг сонслоо, төрийн өмчийн байгууллагыг сонслоо. Одоо хувийн өмчийн энэ Asia Pacific Investment Partnership гэж компани төрийн шиг сонсъё. Тэгш баяр. За баярлалаа. Манай компани төлөвлөлийг чухал оролт оролцуулж байгаа баяртай. Одоо энэ төрийн төлөвлөлүүд одоо хууль эрх зүйн орчин олон асуудлыг ярьлаа л да. Манай зүгээс энэ чи ямар асуудал ярих вэ? Бид нар практик дээр юу хийж байгаа талаараа л та бүхэнтэй мэдээлэл солилцъё гэж бодож байна. Манай Asia Pacific Investment Partners компани бол Хонконгийн компани байгаа. Австрали, Англи, Хонконг, Сингапур тэгээд Монголд нэлээд олон охин компанитай. Охин компаниуд маань одоо ингээд дэлхийн нэлээд олон орнд байдаг учраас бид нар одоо орон орны хууль эрх зүйг бол дагаж мөрдөх шаардлага гардаг. За компани маань өөрөө 70 гаруй хувьцаа эзэмшигчтэй учраас Хонконгтой бол public company limited by shares буюу хувьцаагаар хязгаарлагдсан нийтийн компани тооцогддог. Тэгэхээр Хонконгод бол манай компани одоо Хонконгийн stock exchange-ийн одоо дүрм журмыг дагаж мөрдөх зарим шаардлагууд бол гардаг гэсэн. За ингээд ингэж одоо энэ Хонконг бол өөрөө одоо AAA rate тийм одоо economy эдийн засаг байгаа. Тэгэхээр энэ улс оронд ажиллахад манайхаас одоо ямар шаардлагууд гардаг вэ гэхээр хууль бүрмийг бол яг ингээд ягшил мөрдөхөөс өөр ямар ч арга одоо байхгүй болдог. Үгүй нэг бол одоо comply эсвэл explain гэсэн юм зарчимтай ажилладаг байгаа. Тэгэхээр одоо манай компани хувьд одоо хууль эрх зүйн орчиндөө одоо юу тодорхойлсон байна тэрийг бүгдийг дагаж мөрдөхөөс гадна одоо Хонконгийн давуу тал нь бол ийм байна. Хонконг, Сингапурын давуу тал бол болохоор хуулиндаа ингээд заагдсан байна. Энийг ингэж хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ best practice бол энээсээ давсан ийм хэрэгжүүлэлтэй байвал зохимжтой гэсэн одоо гайдлайнууд бол маш тодорхой байдаг. Тэгэхээр компанийн хувьд манайд одоогоор бол хүндрэлтэй асуудлууд бол гарахгүй байна. Яг л бүх одоо зааварчилгаа маш их тод хаанаас авах уу гэдэг нь тодорхой. Одоо яаж хэрэгжүүлэх үү гэдэг нь тодорхой. Хуулиар дагуул ингэж явах юм байна. Одоо best practice нь одоо энэс илүү давсан шаардлагуудыг ингэж хангах юм байна гэдэг нь бүр ингэж жишээтэйгээр тайлбарлаад өгсөн байдаг учраас одоо компанийн хувьд одоо Хонконгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх талын асуудал гарахгүй. За annual reporting-ийн тал дээр гэхээр манайх нөгөө сая хэлсэн 70 гаруй хувьцаа эзэмшигчтэй учраас хувьцаа эзэмшигчтэй одоо байнга анхаарлын татах тийм үйл ажиллагаанууд бол тогтмол хийгддэг байгаа. За санхүүгийн тайлан бол нэг хэсэг нь түрүүн бас илтгэгчд бол хэлж байна. За санхүүгийн бус тайлангууд одоо
болж манай компаниас бол тогтмол хийгддэг. Хөрөнгө оруулагчдыг байнга одоо аттракт байлгах, дээрээс нь нэмж хөрөнгө оруулалт татахын тулд манай компаниас одоо жилдээ 2 удаа хөрөнгө оруулагчдын уулзалтыг хийн одоо компани үйл ажиллагаа явуулж байгаа улс орнууд зохион байгуулдаг. Хөвчлэн бол ямар ч гэсэн жилдээ нэг удаа бол Монгол Investors Retreat бол хийдэг байгаа. За энэ үеэрээ болохоор дийлэнх нөгөө охин компаниуд маань Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа учраас Монголын эдийн засгийг тайлбарлах хөрөнгө оруулагчид томоохон шаардлага тулгардаг. Сүүлийн жилүүдэд энэ маань улам хэцүү болж таарч байгаа. За энэ Investors Retreat-ээр бид нар одоо ингээд төрийн төлөөллүүдийг оролцуулаад ингээд эдийн засаг ямар байна, маркет ямар байна тийм одоо манай компани үйл ажиллагаа цаашид хаашаа чиглэж байна, бид одоо цаашдаа юу хийх вэ гэдгээ жилдээ 2 удаа хөрөнгө оруулагчдаа бүгднийг урьж авчираа одоо нэг тайлан тавьдаг. За түүнээс гадна одоо тогтмол мэдээллүүд ньюс буллетин бол явуулдаг байгаа хөрөнгө оруулагчдаа. За энэ бол яг Хонконгийн comply or explain гэдэг энэ шаардлагаар бол заавал та нар хөрөнгө оруулагчдад хэдэн удаа уулз одоо тийм мэдээлэл өгсөн шаардлагууд бол байхгүй. Энэ одоо өөрөө best practice-ийн юмар тайлбарласан гайдлайны дагуу явж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө best practice-ийн дагаж явснараа компанид илүү нөгөө хөрөнгө оруулагчдаа нэмж татах юм магадлал нь илүү өндөрсдөг учраас Хонконгийн компани, Сингапурын компани бол илүү best practice-аа дагаж явах хандлагатай байдаг юм билээ. За манай компани бас нэг хийж байгаа үйл ажиллагаа юм бол Сингапурын одоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд fundraising хийхин тулд нэмэлт зах зээлийг хайж эрхлүүлж байгаа. Тэрний дотор бол Сингапурын stock exchange бол бас strong consideration болж таарч байгаа манай компаниг. За компани одоо listing процессыг дагаж явахын тулд Сингапурын хөрөнгөний биржээс бол маш өндөр шаардлагууд тавьдаг юм байна. Сингапурыг бусад хөрөнгөний биржүүдтэй харьцуулахад бол илүү тодорхой бөгөөд илүү хүнд шаардлагуудыг бол тавьдаг нь харагдсан. За энэ annual reporting гэдэг дээр бол Сингапур маш чухал акцент өгдөг юм байна. Сингапурын одоо шаардлагуудыг харахад ерөөсөө эрсдлийн менежмент, compliance, corporate governance зэрэгтэй санхүү орж байгаа. За энийг эргээд хайрлагах reporting disclosure гэдэг энэ асуудлууд дээр бол Сингапур маш их акцент өгдөг юм байна. За ялангуяа энэ эрсдлийн менежмент дээр бол компанийн засаглал нь ямар байна? Энэ компанийн засаглал удирдлагын процессээр ямар эрсдэл байна? Тэрийгээ тодорхойлж гаргах ийм шаардлагууд тавьдаг. За одоо хөрөнгө босгох энэ процесс дээр бол арилжааны банкудтай, commercial том банкудтай уулзаж ярилцахад бол хамгийн түрүүнд энэ эрсдлээ disclose хийх хэрэгтэй. Эрсдлээ бол ил тод гаргах хэрэгтэй. Ялангуяа энэ эрсдэл нь компани удирдлагын түвшинд ямар эрсдлүүд байна? Энийг одоо ил тод гаргаа гэсэн юм шаардлагууд том банкудаас тавьдаг ийм байдалтай харагдсан. Гэхдээ одоо давуу тал нь гэх юм бол энэ Сингапур бол маш нээлттэй. Тэгээд дээрэс нь юм нь аягүй тодорхой. Яавал хуулиар дагахын, яавал одоо ямар хариуцлага амрагдахын гэдэг нь маш тодорхой байгаа. За дээрэс нь мэдээж дахиад хэлэхэд нөгөө best practice нь шүү гэдэг хуулийн шаардлагаас илүү одоо ингэсэн байвал илүү хөрөнгө оруулагчдыг аттракт болно шүү гэсэн тийм одоо гайдлайнууд гарсан байдаг учраас хэрэгжүүлж явах аягүй тодорхой асуулт байгаад тавьлаа. За баярлалаа. Үнэхээр Хонконг, Сингапурын хөрөнгөний биржиг ажиллаад тийм тайлбар гаргадаг бол Монгол ч гэсэн хөрөнгө оруулалт юм шүү. Асуудал амжилт бүдэл байгаа юм. Энэ 11 сарын дундуур Хонконгд хөрөнгө оруулалт ахиадын хурал болон тэрнээ бас яг ийм ярилцлага гардаг. За би одоо амттай үрж байна. Эрдэнэс Energy Resource компани ах зүйл. Тэгээд та нэг сая ярьсан зүйлүүдийг бас холбоот үеийн талаас нь мэдээлэл